За энэ хэлцэж байгаа асуудалтай холбоотой бол асуулт алгаа. Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хурлын эхний асуудал бол одоо туулын хурдны замын төсөв төртөг болоод үр өгөөжийн талаар нэг ажлын хэсэг байгуулах байсан. Тэгээ эрх баригч нам та бүхэн одоо олонхоороо ажлын хэсэг байгуулахыг татгалзаж явах шиг байна. Ер нь цаашдаа нэг юм бодоорой. Энд чи иргэдийн мэдэх хэрэг шүү. Ажлын хэсэг нь ч бай, сонсголон ч бай, улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулиараа олгогдсон эрх. Харбины гэрээ юу болсон? Одоо туулын хурдны замтай холбоотой асуудал. Өнөөдөр ахаад угны хэлцэх асуудлын 3 дээр бол өнөөдөр шууд гадаад зээлгийн ашигладаг Дорногов аймагт байгуулагдсан нефтийн үйлдвэр тэр 1.7 тэрбум доллар. Ахаад дээрээс нь Эрдэнэ бүрэнгийн захлагын станц бас нэг тэрбум доллар. Хятадын Сангийн яам Хятадын Эксим банктай байгуулсан гэрээ байгаа. Гэтэл ардс намын бүлэг өнгөрсөн 7 хоногт их хурлаа хийгээд ардс нам их хурлаа хийгээд үндэсний болгооны хорооныхоо хурлыг хийгээд 3 өдөр хуралдаж явах явцад энэ төсөл дээр орж ирээгүй байсан сэлб дээр бичсэн 500 сая долларын асуудал орж ирсэн байгаа юм. Тэгээ энэ мэтэйч эн чинь ингээд эргээ утгаад 10 гаруй их 80 төгрөгийн асуудал байгаа байхгүй юу? Тэгээ энэ төсвийн гадуур дээрээс нь хяналт шалгалт хийх гэхлээр ажил хэсгийг байгуулж өгдөг чи ямар ёс зүйтэй юм бэ та нар? Эрх баригч намын гишүүд та нар бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээ ийм шалтгаанаар өнөөдрийн энэ хуралд бол бид нар оролцох боломжгүй. Хувь хүнийхээ оролцох боломжгүй байна. Эртнээс гаргаж өгнө.